Даваачрын минь хүү маш сар шины өсрийн барилдаанд төрүүлээд тий. Оо тий. Өмнөх өдөр нь дүүргийнхаа аваргалдаг лөө. Энэ Чингистэй дүүрэг дээр нээлттэй тэмцээн гэл. Багш нь аваа явчихъя гэд болдгоо. Тэгээ өөрөө авч очиод өглөө 8 цагаас эхэлнэ гэж бөхөөргөн дээр 256 маань 11-ээс байдаг. Очоод бас багш нарын бочгнуулаад нэг гялзуулаад өөрөө байгаа дээр барилдуулаад аваа явчих гэж бардгвэ. 8 бүхэнд тойруулна барина гэж. Тэгээ өөрөө бөхөөргөөр хоцронгоо алдаад багш нь үлдээчээд явсан. Энэ хоёр давчаад ясаж авраг төрүүлсэн аваа гэж залгасан. Тэгээ маргааш нь бөхөөргөн дээр цагаан сарын тэр хүүхдийн барилаар үгүй цахимаар өвтгүүлсэн байсан. Тэгээ барилдын найзаа гээд өөрөө барилдын аваа фэйсбүүк дээрээс хартсан. Тэгээ чанга имэйл явуулсан. Барилд давж унах яах. Юу унцхол гад аваа. Тий. Тэгээ нөгөө хүмүүс яаж муу орилж гоод өөрөөгөө яг барилж нэг хэсэг суулгах шин. Тэгээ чи ингэж ял гिचгээд ерөөс аман дээр гарч ирээд байдаг. Тэгээ тэр өдөр нөгөө өмнөх тэр дүүргийн тэмцээнд орчоод би чи аваргыг танихаа явчих. Тэгсэн чинь би тав давчаад иш орохгүй явсан. Аварга өөдөн таарлаа. Сайн уу залбаа хаа нэг зураг авах болчих гэх тэгжээ. Тэгсэн чи тэр цааш дотшоо ороод явчихсан. Алтан цааш яг бүхчүүд гардаг тэр хутас солиос сууж байгаа хөө. Тэгээ би тэр зураг авах цаад. Та нөгөө подкаст Хашита Матгийн подкастыг хөтлөгч тийм яг надад юм ярьж байхгүй юу? Тэгсэн чи тэр цаанаас алтан цааш арслаа. Чи хэний хүүхдүүгээ тийч ойрлохгүй гэсэн чинь. Та нөгөө 12 дахь 13 дугаарынхаа зочин хэн бэ штэ. Яварсан. Эдний гэр бүлд яварсан манай подкастыг байнгын үзэгч нэг нөхөр байгаа тий. Манай хоёр үжиг бүхчүүдийг танихгүй бүх гэж баг хавар. Том нь бол бүр ялангуяа. Тэгээ ахын тэгээд хахад дүүн ч гэсэн ялгаагүй дуусдаг юм. Тэгээд орой болохоор ахын зодог шууд гомсгоо дүүн дагаж өмсөд тэгээд хоёлоо барилдаад хамгийн сүүл зодолтоо дуусна. Тэрсгэн тэр хоёр ч тий. Ганцхан наснаас зөрүү тий. Тэгсэн хоёр авраг та нэг мэдхэд л ер нь л юмны удам гэж байдаг юм. Би чи яг л одоо аавыгаа дагаад наадмын төлөө дээр 5-6 тагсаад зод шууд өмсөөл явждаг гэсэн. Том бүхнэр төлөө очиж 10 төгрөг 20 төгрөгөөр золгоол явждаг гэсэн гэдэг манай ахнаар. Тэгэхээр л одоо яг л манай хоёр хүүхэд яг л тэр замаар явчих шүү. Тэгээд одоо өөртөө ихэд урлаад байгаа юм шиг би ямар 20-од хэлт юм биш. Миний хоёр хөө барил ингээд байгаа юм шиг. Тэгээд тэр чи өөртөө цаанаасаа л болохгүй шүү. Одоо